Сайн байцгаана эрхэм хүнд үзэгчдээ. Комментатор нэвтрүүлгийн ээлж дугаар Улаанбаатар хотын зүүн урдцаас эхлэж байна. За яг Баян Монгол хороолны яг чанга хойдолд Лада машины төвийн яг хойд замун задаг яг зүүн талд бол энэ амжилт кибер гэдэг сургууль байгуулагдсан байгаа. За Монголын анхны кибер сургуулийн нэг гэж бодож байгаа. За энэний үүсгэн байгуулагч нь бол Шижирэг залуу байгаа. Бол одоо амжилт гэсэн компани байгуулсан. За амжилттай явж байгаа энэ нэгэн залуутай та бүхэн өнөөдөр уулзах гэж байна. За харахад бол сургуулийн гадна ирсэн манай ойлгомжтой нэг хүүхдийн автобусууд бол зогсож байна. За ийм одоо ийм 6-7 давхар ийм байшинд энэ кибер амжилт сургууль бол үйл ажиллагаагаа явуулт юм байна. Хамтдаа орцоолгох шүү. За. Манай яарэ. Амжилт гэсэн үг бол сайхан үг шүү дээ, тий? Ер нь бол хүн бол ямар байхыг хүсдэг тэр хүн амжилттай явах хүсдэг байхгүй. Тий? Тэгэхээр амжилт гэсэн үг нь бас утга учир бий. Ер нь сарамсаргүй байдлаар л энэ амжилт гэдэг үг гэсэн тий. Хэлэх өөрийгөө мундаг лаг болно гэж ер нь бахаас л тэгээд төсөөлж мөрөөддөг гэсэн. Тэгээд нэг тийм яг энийг оновчтой илэрхийлэх үг гэвэл одоо амжилт гэдэг үг нь хайж явж байгаа тийм нөгөө эхлээд энэ ч нөгөө нэг сайтын доменоор амжилт.com гэсэн нэрийг авсан байхгүй. Тэгэл тэрнээс хойш байгаа компани эхлээд компани бий байгуулга эхлээд сайтаа байгуулсан байхгүй. Амжилт гэдэг. Тэгээд сайтаа байгуулсныхан дараа компани болол дараа нь тэгээд сүүл дүүр хүүхдтэй хүртэл нэр нэгсэн дээ. Энэ амжилт одоо кибер сургууль гэж шүү дээ. Кибер гэдэг бол одоо бид нар чинь одоо 1980-90-ад оны үед л одоо ингээд кибер болно гэж ярьдаг үсэн шүү дээ. Одоо бол кибер сургууль бий болсон шүү дээ. Тийм. Кибер анхны сургуулиуд нэг үү? Тий. Ер нь яг энэгээр юм одоо мэрэгсэн гэх юм одоо төрөлжсөн гэх юм те. Тэрнгээр юм IT юм технологи, график дизайн чиглэлээр ингэж одоо 10 жилийн цөм хөтөлбөрөөс илүү нэмж гүнзгийрүүл заадаг сургууль. Одоо цорын сургууль шүү дээ тийм үү? Тий. Энэ сургууль бол маш ирээдүйтэй би харж байна тийм. Энд одоо сурж байгаа хүмүүс ер нь боловсролыг ингэж хэлдэг байх. Боловсрол бол ингээд энэ хүмүүс боловсролыг эзэмшдэг. Боловсрол бол юу гэдэг одоо бүх насны боловсрол байх сайн мэдж ирдэг байхгүй. Одоо бол бүх насаа тэр хүнд хийж их тийм нэрждэг өгж байгаа юм бол. Тийм. IT энэ технологич өөрөө нэг юу болоод байгаа юм. IT ч өөрөө нэг тийм суур үндсэн одоо эзэмших чадвар болчиход байгаа. Одоо нөгөө бүр нааг жоохон хүүхд байхад л нөгөө жолооч гэж нэг тустай хүн байдаг гэсэн шүү дээ. Одоо бол хүн болгоно л жолоо ирдэг болсон. Одоо бол хүн болгоно англи хэлтэй хэрэгтэй болж байна шүү дээ. Түүнтэй адилхан хүн болгоно юм компьютер хэрэглэж байгаа юм тийм. Компьютер технологи код бичиж чаддаг байх хэрэгтэй болж байна. Эмчж байсан, маркетинг менежер байсан бүгд сэтгүүлч байсан ч хүртэл одоо код бичдэг хэрэгтэй болж байна. Одоо шаардлага. Ирээдүйд одоо яг нөгөө жолооч гэдэг шиг тийм энгийн зүйл болох гэдэг. Амжилт сургууль лаборатори. Оюутнууд энэ чи за юу хийж юм бэ дөө? Хичээлэл. Ямар хичээл хийж байна? Код биз. Хичээл үүсгэж хий. Тэгээд цэвэр нөгөө энэ юугаар явдаг вэ? Практикээр явдаг вэ? Одоо ингээд шууд багш нь шууд тийм самбар дээр одоо проктороор ингээд кодод яаж бичиж байгаа бичгэлийг нэгэл сурагчд маань. Бид нар оюутнууд сурагчд маань тэгэл кодод дагаж хичээл шүү. Боловсруулаад явчихна гэсэн. Ер нь бол нөгөө одоо энэ жилийн 12 сарын 15 хүртэл бүгдөө нөгөө вебсайт хийж сурна гэсэн зорилготой байсан байгаа. Тэгээд тэрэндээ тохируулсан тийм уралдаан зарлж гисэн байгаа. Анги болгоноос хамгийн гоё хийсэн вебсайтыг шалгаруулна. Тэгээд сургуулийн хэмжээнд бас шилдэг вебсайтыг шалгаруулна гэдэг. Тэнгүүтээ яг тэрийг яг практикаар одоо вебсайтаа одоо хийж сураад тэгээд 12 сарын 10-нд хичээл амрах байхгүй. Тэр амрах сүүлийн өдрөнд шагалаа гардуулаад юм үр дүнгээ үүсгэх. Манайх юм амжилт гэдэг юм 2.0 гэх систем байдаг амжилт.com гэдэг. Тийшээ ингээ хичээлүүд оруулждаг баг. Тэгээд тэрийг оюутнууд нөхөж ч юм уу эсвэл төрүүлж үзэх боломжтой. Тэрнгээрээ тагтал. Тэрнгээрээ энийг зөвхөн манай сургуульч өөр бас одоо нэг 20 гаруй сургуулийн нэг ашиглаж байна манай систем гэдэг. Тэгээ ер нь хамгийн одоо IT ч өөр хамгийн бага хөрөнгө оруулалттай. Одоо
өндөр хүртээмж өндөр ашиг авах боломжтой одоо салбар авах тох. Тэгээ ер нь ойрын хэдэн жилдээ ойрын бараг 50-60 жилдээ хоцрогдохоор үүд юм. Дараагийн бүр супер технологи гарчлаа. Тэр нь ойрын одоо тэр үн цэнтэй байх одоо мэрэгчлүүдийг ордог штэ. Тэр дээр IT үлдээгэр явж байгаа штэ. Тий. Дээгүүр явж байгаа. Миний сүллээр миний бодлоор нь уншсан мэдснээс ер нь бол 50 жилийн хугацаанд бол одоо нэг юугаа алдахгүй юм шиг байна. Ранкаар эдийг алдахгүй тий. Тэрний дараа бол нөгөө юу гараад ирсэн шүү байна. Тэгээ оюун ухааныг нейро технологи гэдэг нь оюун ухаан тархины дэвтэр бүтэр. Технологи энэ биотехнологи хоёр ингээд нэгдсэн нэг тийм. Дээд түвшнээ. Тийм. Тэгэх юм бол бүр ингээд юм жинкээс төсрөнгөө бөөн болох юм шиг байна. Тэр бол IT-ийн одоо гэх юм баг дараагийн хөгжлөх юм өндөрлөх юм дараагийн үеийн хөгжил шиг. Тэрийг бид нар миний юу арай гүйцэхгүй шийдэж байна. Гэхдээ танаа одоо сурж байгаа одоо энэ чинь юу вэ штэ? Бас сургууль шүү дээ. Энэ хүмүүс хийн штэ гараад. Тийм одоо яг энэ Z generation-ийн дараагийн үеуд бол яг тэн дээр ажиллаж амьдрах үеуд байна. Тийм. Одоо эдгээр шиг 10 жилийн сургууль одоо сурж байгаа ч юм төгсөж байгаа юм шиг яг ажлын байранд харахад бол шал өөр нийгэм болсон юм шүү дээ. Илүү технологичдсан бүр. За энэ чи ямар юугаар сурж байгаа мэрэгжлээ сурж байгаа? IT-гээр яв те? За энэ хэрэл ирээдүйд тийм болох гэж байна. Ер нь яг сайн мэрэгжлийн ер нь бас сонгоогүй байгаа. За. Ер нь л гэдэг IT төлөв рүүгээ л явах гэж бодож. Ааха. За энэ сургуулийн чанар ямар байна? Багш нар зааж байгаа арга зүй шинэ сургууль гэсэн ерөнхийдөө гайг бас. Тийм. Нэг 7 хоног жоохон ингээд тасгаж орсон ч гэсэн ерөнхийдөө тасч эхлээд. За. Тэгээ сургууль мөрөлт нь ерөнхийдөө гайг. Яаж сургуулиас ирсэн? Улаанбаатар. Улаанбаатараас уу те? Ааха. 84. 84-өөс үү? 13 дуу харуулт те? Ааха. Яаж сонгож ийшээ ирсэн? Манай найз санал болгоод одоо нэг ангид сурж байгаа. За. Тэгээд параметр нэр заад юм байна. Анимашн их гайгүй сургууль байна гэдэг тиймэрхүү ингээд санал олсон болгоно гэсэн. Ааха. Компьютер заадаг болохоор За. ээж аваа болсон шүү дээ. Тийм. А чи ер нь тийм IT-ийн мэрэгчлэн бол гэж бодож байгаа юм уу? Аха. Асаа хэдүүдээ те? Аха. Зүгээр яг ингээд нэг өдөр ингээд зүгээр Facebook ухаж байгаа ээж зүгээр хэлсэн баггүй. Тэгсэн чинь энэ сургуулийн ийм IT юм байна гэсэн чинь ээж талаараа гэж тэгсэн чинь арай энэ зүүн гэж шийдсэн. Ааха. Чи ирээдүйд эндээс бол сайн одоо тийм мэрэгчлэн болох суурь авалж байгаа юм бодож байна уу? Ааха. Танай гэрийнхнээс одоо IT талын хүмүүс бий юу? Байхгүй. Байхгүй юу? Тийм. Би урд нь одоо танай офисер хийж танах чинь одоо мэдээллийн төвдөр байсан шүү дээ. Тий. Мэдээллийн төвдөр тий. Танай амжилт актив гээл танай гээл тий олон юм дэсэн шүү дээ. Одоо танай бол тэндээсээ гараад ишээ ир төвлөрсөн байна уу? Тий яг үндсэн офис маань энэ сургууль дээр сургууль дээр баг заах би энэ дээр байрлаж байгаа. За. Манай компани энд болцсон байгаа л да. Одоо яг нэг амжилт.com гэдэг яг энэ сургуулийн систем медиа компани болохоор Баян Монгол хороолт гэдэг байна. За энэ урталт байна, зам урталтаа. Тийм зам урталт. Амжилт Актем байна болохоор Union Building гэдэг. За. Амжилт Shop байна бас Union Building гэдэг. Ааха. За амжилт ERP гэдэг ERP систем хөгжүүлдэг. Захиалгаар гэдэг компани болохоор Монголсоо хөгжүүлээгээд тийм төрийн ордны ачуулт. Урагшаага болохоор амжилт нүүс байна бас. Ааха. Ингээд энд салцсан л. Энд болохоор одоо энд техник сургууль маань байна. Амжилт анимашн студ бас энд байна. Одоо IT-ийн чиглэлээр өөр сургууль төгссөн хүмүүс энэ ч ярьж одоо мэрэгжил дэвшүүлэх боломжтой юу? Тэгээ ерөөдөө боломжтой. Манай яг хичээлийн хөтөлбөр програм маань өөрөө яг олон улсад одоо хамгийн сүүлийн үед одоо гарсан гэх юм уу програм шилдэг заагаад байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр утгаараа манай дотоодын сургуулийн төгссөн төгсөгч нар юм уу эсвэл одоо ажиллаж байгаа програмистууд маань мэрэгжлээ дэвшүүлэх гээд ерөөдөө бас оролцож байгаа. За тэр нь яг ингээд энэ ичнээ маяг сурах уу, өдрийн юугаар сурах уу, яаж сурах вэ? Тэгээ ерөөд ичнээ маягаар ажиллаа хүмүүс сонголцсон амралтын өдөр ангид. Зөвхөн бямб нэм гарагдсан гэсэн үг. Тийм үү. Төлбөр тооцоо. За төлбөрийн хувьд бол үндсэн төлбөр маань $2000 тавьдаг.
Яг нь манай сургуулийн хамгийн гол давуу тал нь юу вэ гэхээр манайх ерөнхийдөө бол маш чанартай боловсролыг олгодог. Үүнээс гадна яг энтхийн боловсролыг Монголд оруулж байгаараа нэлээд том давуу талтай байхгүй юу? Одоо ерөнхийдөө бол IT-ийн сургуулиуд бол байгаа л да маш олон IT-ийн сургуулаа. Манайх юугаар давуу тал вэ гэхээр яг энтхийг багш урдаг, энтхийн програмын дагуу явдаг байхгүй юу? Тийм учраас ерөнхийдөө бол яг тухайн газар одоо очиод сурах боловсролыг Монголоос авах боломжтой болж байгаа. Тийм. Тэгээ хажуугаар нь англи хэл бол хэлнэ шүү дээ, тий. Тийм учраас англи хэлийг бол ерөнхийдөө ярианы төвшөнд бол маш сайн сурах боломжтой. Тэгээ ерөнхийдөө бол манай багш нар бүгдээрээ энтхийг Тайван гэх мэтчлэн газрууд байсан багш нар тэгээ дандаа яриа ордог гэсэн. Монгол хүмүүс тэгээд ерөнхийдөө англи дээр граммар тий дүрм тэнгүүтээ үгийн сантай байдаг бол ярьж чаддаггүй шүү дээ. Тийм учраас яг энэ тал дээр нь давуу тал болж ерөнхийдөө энэ тал дээр нь төлхөө ажилтгаа гэсэн. A big black bug with a big black bear, but the big black bear with a big black bag. Oh my god. Just kind of like this. Yeah. Энэ энэтхгийн их сургууль гэдэг те энэ драг дэж сургуулийн одоо энэ өрөө өн байна шүү дээ те. Гунд өрөөтэй биш үү? Тийм шүү. Би ч нэг IT-ийн хүн олон жил энэтхүүдэд харьцдаг байж байгаа. Тэгээ программистуудаа ингээд ажилд авах гэхээр дандаа яг манай яг шаардлагад нийцдэг. Тэнгүү тийм бүр энтхийн юм эхлээ өөртөө сургаж авдаг байж байгаа бүр юм энтхийн юм аль биесны юм эрэгтэй юм сургуульд оруулж ирээд тэгээ курсээр энтх багшаар ингээд заачуулаа амар авсан байхгүй. Тэнгүүт энтхүүд ярьсараад өөр орнууд бас Британи, Америк энтертэй ярьсан л та. Тэнгүүд идэрхэн үнэтэй болоод тэгээ бас идэрхэн өндөр шаардлагатай байд айгүй хэцүү байгаа. Тэгээ энтхийн одоо энэ Амжора гэдэг компани байдаг байгаа. Тэр компанитай хамтарч ажиллаа тэгээд юм гэрээ байгуулаад тэгээд ийм франчайз эрхтэй ийм сургалтын явуулсан байна. Тэгээ одоо энийхээ төгсөгчд болон суралцж байгаа оюутнууд бас хүртэл маад ажилладаг байна. Төгсөж байгаа хүмүүс нь хүртэл ажиллаа явуулдаг байна. Тэгээ ер нь зөвхөн манад ажиллагаасаа гадна өөр хэд хэдэн компани банкуд хүртэл манайхтайс юм гүний нөөц авах тийм гэрээтэй ингэж ажилладаг байна. Өөрөө багш хүн шүү дээ. Тэ багш хүн. Би бол бас юм атаарх маар нэг шиг боддоо шүү дээ багшийг. Энэ нь одоо хувь зээ онуудад бас багшлах юм гэж боддог шүү дээ. Багшлах ер нь бол хэцүү хамгийн ер нь хэцүү мэргэжлүүдийн нэг юм шүү. Яг л нөгөө хүнтэй харьцсан. Тэгээ бас дээрэс нөгөө нэг хүнийг зааж сургана. Тэгээд нөгөө оюуны ажил болохоор их ядардаг, ачаал стресс тийм их ачаалтай. Тэгээд тэр хүн яг өөрөө бие дааж өөрөө юм их аюу амар шүү дээ. Тэр бусдаар юм хэлэх чинь хамгийн хэцүү. Бусдыг сургана тийм. Бусдад одоо юм хэлж өгнө. Тэр л хамгийн хэцүү. Тэр дотроос одоо математикаар сураад математик заах нь бүр л хэцүү байна. Би одоо боддоо ш манай Монголд ингээд багш нарын одоо үнэлж баг байдаг тий багш нарын одоо үнэлж баг байдаг учраас юу гэдэг энэ сайн боловсруулж бэлдэх асуудал тоглож үүсгэж чаддаг байна. Энэ ус орон бол боловсруулж дээр л явж шүү. Хүн дээр иргэн дээр л явж шүү. Юу боловсрол сайн байж л бүх юм тагаад яг суур үндсэн үзүүлэлтийг л яг одоо гол шалтгаан гэх юм уу гол нөхцөл л дээ. Гэхдээ багш нар ер нь бол сайжирч байгаа гэж хараад байна. Зөвхөн одоо ч нөгөө зөвхөн хичээлийн цахаас гадна багшийг хөгжүүлэх маш олон төрлийн улсаас, хувийн байгууллагуудаас юм зохион сургалтууд маш их зохион байгуулалт болчихж. Тэрийг харин сургуулийн багш нар болон сургуулийн удирдлагууд нь соргоор харж хөгжүүлж явах хэрэгтэй байна. Тэгээд сургуулиуд ер нь харилцаа адилгүй бас тийм юутай болчихж багштай болчихж. Сургууль дотроо ч гэсэн багш нар бас харилцаа адилгүй байна. Зарим үнэхээр сайн багш байна. Зарим нь одоо арга хүүхдээс нэг сайн сайжрахгүй ялгахтайгаа гэж багш байна. Тэгээд тэр тухайн хүнээс нь хамаарж байна. Бас тухайн сургуулиас нь бас удирдлагуудаас нь хамаарж, тухайн сургуулийн менежментээс нь хамаараад сургуулийн багш нарын чадвар харилцаа адилгүй. Их сургууль одоо би бол багшийн дэдэг гэсэн байгаа. Одоогоор боловсролын их сургууль. За тэнд бол ингээд багш нарыг муу бэлтгэдэг эсвэл одоо муу сурдаг энэ төр гэдэг бол байхгүй. Яг л хөтөлбөр яг төлөвлөгөөний дагуу стандартын дагуу гэж математикийн бүх арга ухааны зав математикийн багшийн ангид төгссөн байхгүй. Тэгэхээр одоо нэг дидактик шинжилгээ буюу одоо яаж сурах талаар бүгдийг үтсэн геометри, математик, айлгуур гэл бүгдийг л үтсэн байна. Тэр яг нөгөө сурах процесс ч өөрөө нөгөө цаанаасаа бүх юм өглөө нөгөө хүлээж авч байгаа хүн бол бас маш сайн хичээх хэрэгтэй байна.
талах бол зарахад нөгөө хүн ингээл худалдаал ингээл аваад идэж штэ аюу амархан процесс. Боловсролч өөрөө ингээд өглөө нөгөө хүн чинь мөнгөө төлж авсан мөртлөөг ойлгох сурах нь нөгөө хүнээс чармаа шаарддаг. Тэрнгээр их төвхтэй. За одоо энийг тайлбарлаад яриад өгсөн нь ангид за. За ангийнхандаа эхнээс нь тайлбар. Энэ ноёнгийн нүүдлийг ярьж байгаа. Энэ бүгдээр ноёнгийн нүүдэл. За энэ чатрын сүрснүүдийн нүүдэл. За. Ноён. За эхнээс нь тайлбар. Ноён яаж нүүж чинь хаашаа. Ноён бүх тийшээ нэг нүүдлээр нүү. Харин хүү хамгийн ихтэй хоёр нүүдэл нүүд дараагийн ихтэй урагшаагаал ганц нэг нүүдэл. Харин тэрийг урагшаагаа эсвэл хажууд шиг л нүүд. Харин морь ингэж алгасаад хоёр нүүд. Ингээ алгасан ш нь. Харин бис хаашаашаага морноос ус нүүдлийг бүгдийг нэг. Тэгээд тэмээ бол ихсэл нүүд. За сууж байгаа. Одоо манай Монгол улс юм яаж ирэхэд энэ олон энэ боловсролын хэрэггүй сургуулиудыг хаа. Аа энэ дээрийн хадгалан зэлийн орчуудад адилхан олон түмний одоо ард иргэдийн мөнгийг сорж гин гэсэн бас яриа байгаа шүү дээ, тий. За ягаад гэвэл төгссөн маш олон хүмүүс ажилладаг болдог. Тэгээ ажлын байр байхгүй, ажлаа гараад ажиллах чадваргүй, бэлэн биш гэсэн асуудал ирдэг байхгүй, тий. Тэгвэл одоо амжилт юунууд арай өөрөж харж байгаа юм ирээдүйтэй, тий. Энэ одоо бүх насны одоо тийм мэрэгч бүх насны хоол олох тийм боломжийг олгож байгаа ялаж байна. Өөрө боловсролын салбарыг яаж харж байна өдрийн багш байсны хувьд одоо авч явж байгаа хувьд. За боловсролын салбар дээр бол яг ийм бүр ерөнхийд нь ярьсан ч болж байна. Зөвхөн их сургууль ч юм уу зөвхөн амжилтыг ярьсан ч болж байна. Тэр сургуулийн дээр хаа гэдэг бол арай л хууль зөрчсөн бүдүүлэг хэрэг юм да. Тэр ч одоо бизнес нь алдсан тийм бизнес нь алдсан. Тэгээд тэр чинь хувь хүн одоо ингээд өөрийнхөө одоо мөнгөндөө тохирсон өөрийнхөө гэртээ ойрхонтой ч юм сонирхолтой тохирсон сургуульдаа сурах хэрэгтэй шүү дээ. Аяндаа тэр нөгөө муу сургуулиуд аяндаа тэгээд хаагдах байхгүй. Аяндаа муу хүүхд бэлдэх юм бол тэр чинь нөгөө чанаргүй ч юм нэр хүнд муутай болчих юм бол тэгэл аяндаа цаашдаа явход хэцүү л явж шин. Харин улсын сургуулиудыг харин яах хэрэгтэй байна нэг тийм хувьчилдаг ч юм уу эсвэл юм менежментийн өөр хувьчилгаа байхад менежментийн нэг тийм зөвхөн менежментийн хувьчил хийж бол хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эсвэл бүтнээр нь хувьчилдаг ч юм уу. Тэгэхгүй бол нөгөө нэг нам солигдоол тэгэл нөгөө намын баахан гарууд ингээд захирлуудаар нь очиж. Тэгээ тэр нөгөө өмнөх залгамжлаа ямар ч тийм хөтөлбөр мэдхгүй сургуулийн яаж явах вэ болон сургалтын явцад оролцож чадахгүй хөгжүүлж чадахгүй байгаа. Тэгэнгүүтээ бас нэг юм их сургуулийн одоо энэ 10 жилийн ч юм уу их сургуулийн талаар юм байгаад байгаа. Яг улсаас юм хөтөлбөр батлаад өгчдөг. За зөв хөтөлбөр өгч юм те. Эсвэл их сургууль дээр яг нэг юм стандарт хөтөлбөр батлаад өгчдөг. Тэгээ тэрийг одоо нэг би нэг юм IT-ийн мундаг их сургууль байгуулъя гэж штэ. Одоо нийцчихгүй нөө те. Гоё. Яг тэр Монгол улсын стандарт дээр авах хэрэгтэй. Тэгвэл би яг МОС-ийнхтай, ТИС-ийнхтай одоо өөр юу гэдэг одоо хүрээгээд хоёр сургууль яг ижлэгийн стандарттай болж байгаа. Тэгвэл би энэс илүү мундаг бай гэж болно шүү дээ. Боломжгүй. Яг нь нэр л өөр болчихж байгаа, анги танхим өөр болчих, багш өөр болчих. Тэгвэл яг юу нь яг ижлэхэн болохоор ч айгүй баллах болчих. Тэгвэл надад яг тийм эрхчлөлөг нь өгөхгүй байна. Тэгээд үнийг бас ерөөхдөө тийм байх хэрэгтэй гэж заагаад өгчдөг. Тэнгүүт үнэхээр гаднаас лаг өгш аваад лагийн ихлээр бас хэцүү болчих. Хүүхдээ ер нь сайн сургачихтал тэгээд тэр чинь маш том хөрөнгө оруулалт болчих. Тийм. Сайн сургач чинь мэдлэг болгоч чинь бас тийм сурах чадварыг олгож чинь. Сургууль ер нь хоёр зүйлийг олгодог гэж ойлгоод байгаа байхгүй. Нэг нь бол чадвар, нөгөө нь бол ингээд мэдлэг одоо дата. Тэр бол ингээд эсэг хугацааны дараа хоцрогдчихдаг. Нийгэмд хэрэггүй ч юм уу тэр үнэлэгдэхэ болчих шүү дээ мэдлэг чинь. Тэнгүүд чадвар бол ингээд дахиад шинэ юм сурахад хэрэг бол. Би бас Монгол МОБИС-ийн бас сэтгүүл зүйн техникийн давуулзаад бас сэтгүүл зүйн техникийн сургалтанд нь жоо өөрчлөлт оруулах хэрэгтэй болов гэд бас зарим багш санал хийсэн байхгүй. Яг бол тэр сургалт нь өнөөгийн сургалтын шаардлага хангахгүй би харсан. Амьдрал дээр ажиллаж төвчөө. Тэгэхээр хэд хэлээд байгаа байхгүй. Манай энэ ч одоо ингээд 9 програм батлагдсан програм дагуу явах болдгүй шүү дээ. Өөрөө сайн дураар ингэж болохгүй тий. Уран бүтээл сэтгэлгээг шингээж болохгүй. Тэгээд ягаад энэчээс ингээд гарч байгаа сэтгүүлч нар жоо таргал сууж гараад байна гэсэн чинь манай чинь сэтгүүл зүг яаж хийх тухай яаж энэ одоо утга агуулгын одоо мөн чанарын заахаас заах гэх дээр
манай хөтөлбөрт ийм байдгүй харин бид нар голдуу тухайн ярьдаг гэж байгаа байхгүй. Одоо шиг нацад дөрж сэтгүүлч мөн гээл юм уу те оюун нэмэг сэтгүүлч мөн гэдэг юм тийм намтар түүх ярьдаг учраас бид хэрэндээ орхитоод. Тэгэхээр энийг одоо бас шинжлэх цаг үнэхээр бодож байгаа сая яриас үдэ те. Өөрсдөө эрхчлөөг нөхсдөг. За үнэхээр ингээд стандарт байх хэрэгтэй. Ядаж чадaltaй байна шүү дээ. Заачмаарай, хэлчмээрэй тий. Ядаж нэг 50% нь улсаас ингээд тий. За ийм стандартыг барих гээд үлдсэн 50% цаг болохоор ингээд танах өөртөө онцлог давуу чанараа тусах гэдэг ч юм уу тий. Тийм болох хэрэгтэй. Тэгээ өн мөнгөний ч гэсэн тэгээ ер нь бүх юм чөлөөтэй тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй нэг тийм яг ийм байх хэрэгтэй ангүйт одоо. Шинэ одоо талхыг одоо яг 504-оор зар гэдэг талх чинь ингээд дагаад зах зээлийн дагаа өсөх гэхлээр өсөж болохгүй үн нэвэр явах талх уламж жижигрээд байна гэсэн тийм. Тий. Яг л тэр шиг болоод байна. Тий, үнийн өсөхгүй магадгүй ингээд тий гармайн багсгаад тий орцын багсгаад байдаг. Грамын багсгаад эсвэл нөгөө гурилынхын чанараар улам бууруулна шүү дээ. Тийм үү. Тэгчээд байгаа байхгүй. Их сургуулийн дээд боловсролын ер нь тиймэрхүү ер нь яг саний талх шиг иймэрхүү юм болоод байгаа. Би өөрөө чинь бас ингээд яасан чинь над нэг саний сонсгоч гэдэг тэр өөрөө хэлжсэн байхгүй. Би сошиал дээр харж ирсэн. 25 жилд яг өөрөө хэлж авах шижрээ би Монголын топ 5 одоо юу гэдэг юм одоо ингээд хөрөнгө оруулалгаараа тэргүүлэгчийн нэг болно гэл тэ ойрын 10 жилд одоо ингээд Азда ч юм уу дэлхийд ч юм одоо ингээд топ руу орно гэсэн ийм үгээс сонсоод сая дотор баярсан байхгүй тэ бас энэ чинь одоо өөрөө бол одоо юутай биш шүү дээ нэг одоо нэг 13 та одоо мөрөөдөл ирж байгаа хөлт биш шүү дээ тэ тэгэхээр энэ боломжийг хараад хэлж байна. Тий ер нь яг ч одоо яг тийм бичээ баслагдсан тийм план байхгүй л юм л да. Гэхдээ ер нь бол яг энэ хурдаараа одоо нэг өсөлтөө хангаад тэгээ бас мэдээж нөгөө өөрийнх нь чадвараа дахиад өшөө нэмээ явна шүү дээ. Тэгээ бас дээрэс нэг тийм том амбиц байх хэрэгтэй байхгүй. Эсвэл бол ингээд ер нь гайгүй амьдарч байгаа бүхэндээ гэсэн юм шүү дээ. Ер нь бол одоо ингээд түүхэн манай улс ер нь яахлаарэ ямар хүмүүсийн ямар үед манай улс хөгжиж ирсэн ямар хүмүүс ер нь амжилтанд хүрж ирсэн гэхээр анхаас л ийм том амбицтай хүмүүс амжилтанд хүрч ирсэн. Яг хоо 10 идтэй бага настай хүмүүс айгүй их том мөрөөдөлтэй байж байгаа. Өшөрхөөр мөрөөдөл нь баг байхгүй л дээ шүү дээ. Миний хувьд болохоор яг хоо тийм хүүхдэрээ байгаа гэсэн үг биш. Тэгээ өөрийн гэсэн нэг тийм амбиц байгаа. Харж байна те. Харж байгаа. Тэрнийхээ төлөө ингээ за тэгвэл би 40 дэд нэг 35 даад юм байх хэрэгтэй 40 дэд тийм байх хэрэгтэй гэсэн нэг тийм өөр гэсэн хурд чадвар одоо төсөөлж байгаа зах зээл хараагаа сэтгхүүн хараа гэх юм уу цараагаа зургалж ерөөд нь харж байгаа байхгүй. Тэгээд бас өөрийнх нь нэг амбицаа тодорхойлж байгаа. Тэгэхээр тэрийг зөвхөн өөртөө ингээ бодцоод за би өөр нь тэгчэндээ гэж бодоод ил бас тэр нэг үнц нь бага байна шүү дээ. Бүх найз нөхдөд ингээд хилчиж байгаа байхгүй. Бүх орой юм бүх хүмүүс хилчиж байгаа. Тэгвэл ядч л нөгөө хүмүүс чинь чи нөгөө нэг том яриадсан чи яасан бэ гэх болно шүү дээ. Тэгэхээр нөгөө нэгдүгээрт амбиц, хоёрдугаар нэг тийм өөр юм бас нөгөө чадвартай бас итгэхэд байгаа байхгүй. Хурд тэгээд нэг зуршил дадалтай гэх юм. Бизнес гэдэг одоо жишээлбэл одоо хятад улс гэдэг юм одоо Европ орнд гэдэг хүмүүс ингээ хард дэсний бизнесийг таг хийцүү ингээ тогтсон одоо энэ донд ингээ шинэ хүн гарч ирдэг хийцүү гэх. Тэгээд тэгж чадаад бид ингээ санаж штэ одоо ингээ Alibaba-гийн Jack Ma гэдэг одоо ажил гарахад орч чаддгүй хинч тэрий тооддаггүй хараад ирээсээ энэ хүн юу яах юм гэж хэлсэн. Одоо энэ чинь топ болчихсон ш. Дэлхийн топ одоо тийм одоо бүтээлч бизнесмен боллоо ш. Хичнээн одоо тэр хичнээн 100 мянган ажлын байрыг бий болгож байна. Одоо хятадын одоо яг ингээд төр хувийн хвшлийн хооронд харьцаанд айгу том нөлөө үзүүлж шин. Ер нь нэг тийм байгаа. Одоо нэг бизнес ер нь амжилт гаргахын тулд ер нь ингээд маш гүнзгий одоо грит гэдэг нэг ном байд уншиж ирсэн юм. Ер нь 10 жилийн хугацаанд ингээд маш туйлын гүнзгий шарах өсгөөд ер нь ямарсан тэндээ нэг тийм бүүм их амжилт гарах боломжтой гэж итгэдэг байхгүй. Одоо миний одоо яг амжилт гаргах одоо нэг хоёр төрлийн гол салбар байгаа. Манайх ер нь нэлээ 10-аад охин компани байгаа. Тэрний яг гол хоёрыг одоо яг олон улсад гаргах юм хоёр салбар. Нэг нь бол анимашн гаргах гэж бодож байгаа. За энэ манай нэг Google дээр байж байгаа юм байна.
Амжилт анимашн студийн бүтээл. 100 гэдэг нь яг нэг гол дүр нь байгаа юм. Ишиг. За. Хургийг нь болохоор дэр гэдэг. Дэр. Унгийг нь болохоор 3. Ботгох нь болохоор тэр бор. Ботгох нь болохоор тор гэдэг. Үнэ. Туглын нь болохоор өв гэдэг. Тэгэхээр энийг одоо яагаад юм гэр өгсөн бэ гэхээр нөгөө яг нэг дууддаг нэрээр дуудгаар нь тий. Тэгээ нэг анги болгон дээр нэг тийм за чинь одоо энэ худал ярих тоглоом гэдэг анги дээр нь худлаа ярих ямар хоршигтэй байдгийг ямар яага худлаа ярьснаар одоо ямар үр дүнд хүрэх үү гэдгийг нь тэр нэг даалд утгаар нь илэрхийлж өгч байгаа. За энэ хэдэн анги болох вэ? 100 анги гэдэг. Тий. Одоо 13 анги нь бэлэн болсон байна. Тэгээ үндэсний телевиз, боловсрол сувг, дрим боксер гарч байгаа. Бас юм Facebook, YouTube-ээрс. Ер нь бол манайх чинь ашигын компани шүү дээ. Ашигын төлөө явж байгаа. Гэхдээ энэ нөгөө нийгэмд бас үйлчилж байгаа юу байгаа байхгүй. Үйлчлэг байгаа байхгүй. Зөвхөн манайх компани ашигтай байхаас гадна манай контент ингээд бэлэн болоод өөр Монгол туваад бурайд зараа тий. Өөр орчуулаад хятад англи орсоор орчуулан гадагшаага зархад ингээд тухайн улс орны соёл юу сурталж өгч байгаа. Одоо манайх ингээд солонгосын контентыг худалдаж аваад бас дээрээс нь нөгөө телевизээр худалдаж авч байгаа. Тэгээ бас дээрээс нь бүтээгдэхүүн одоо чи Porroгийн зарим бариг үе жишээ нь одоо франчайз хэрэг бас худалдаж авч байгаа. Нийт хэн блэ? Асхот. Батуу тий. За хэдэн жил анимашн хийж байна? За 5 жил биш. За энэ төрөлдөө сууж байна тий. Тий. Их яригтэй шүү дээ. Тий. Их ажиллагаа ихтэй тийм чимэглүү ажил ихтэй юм. Тийм ажиллагаа. Одоо нэг анги кинод одоо хийхэд ямар хугацаа зарж байна анимашн? За 4-5 сая хугацаа. Одоо нэг 10 минутын нэг анги ихтэй. Тий. Тий. Нөгөөх нь боловсролын систем хөгжүүлдэг баг. Програм хөгжүүлдэг. Тэр хоёроор л дэлхийд гарна гэсэн юм бичсэн байгаа. Тэгээ тэрийг яхад бол эхлээд Монголдоо ингээд үнэхээр бас хүлээн зөвшөөрөгдсөн. Монгол маань болохоор юм жижигхэн нэг тийм лаборатори маяг байхгүй. Тэгээ шууд юм том зах зээлд бол гаргахад над миний мэдлэг чадвар хөрөнгө айл мөрөхгүй. Тэнгүүт Монголдоо энийг ингээд болгоод болгочихж байгаа юм бол манай улс яаж яхад нэг юм онцлогтой болсон юм. Гадны зах зээлүүд их ороод ирсэн. Өрсөлдөж идэх байхгүй бид нартай. Тэгмэд шүү тэд нартай би өрсөлдөөд Монголдо чадчих юм бол Хятад руу Орос руу гараа явчих юм бол тэгэл цаашаа дэлхийн нээлттэй бол явчих юм байна. Тэгэхээр яг энийг л тууштай шаргуу ингээд бүх деталь юм дээр нэ маш нарийн ажил явуулж явах юм бол тэгээд нарийн бөгөөд юм ухаалаг шаргуу ажил явуулж явах юм амжилттай болно гэж итгээд байгаа байхгүй. Өөрөө бол салбараа харж байна тий. Тэгж харж байна тий. Хувь хүний хувьд бол одоо энэ амжилтанд хүрэхэд одоо гол ямар юм чанарууд байна гэж өөрөө ер нь боддог бай. Одоо энэ сайн манлайлагч, сайн лидер нь амжилттай хүмүүс ингээд янз бүр байд юм бэл. Одоо шашинтай, шашингүй, баруун үзэлтэй, зүүнний үзэлтэй, характер нь муухай төрөмгий ч юм уу тий. Эсвэл ингээд тийм зөөлөн хөлцөнгөө байдаг. 9 жорын хүмүүс байд юм бэл. Зүгээр маш ерөнхийд нь явал нэг хоёр чанар байх шиг байна. Нэгдүгürt бол маш тийм шаргуу адилж байгаа. Хоёрдугаарт бол маш тийм ухаалаг байгаа. Хүмүүс нэг цаг ажиллаж байхад бол 2 цаг ажиллаж байдаг. Гэхдээ 2 цаг ажиллаж байгаа мөртлөө 1 цагийн бүтээмжийг биш 4 цагийн бүтээмжийг гэдэг чинь. Гэхдээ өөрөөсөө өндөртэй тий. Тэгсэн мөртлөө ухаалаг. Заавал энэ арга барилаар биш. Ер нь энийг бүр хийхгүй өөр арга барилаар хийдэг ч юм уу тий. Тийм шинэ инновацийг сайн нэвтрүүлж чаддаг тийм байх хэрэгтэй байна. Шаргуу мөртлөө инновацлог тийм. Тэгж л яг амжилт хүрэх гэдэг. Ер нь сэтгэн бодох чадвар нөлөөтэй. Нэг юмдаа төвлөрөөд маш ингээ шаргуу ажиллаж хад аяндаа тийм гоё холбирууд гарч ирнэ л дээ. Энийг өшөө ингээ хэлбэрхий чи эсвэл өшөө ингээ хурдан хийж болох юм байна.
Эсвэл яг энэ зардлаар мөртлөө илүү чанартай хийж болох юм байна гэдэг чинь. Тэрийг ингээд хийх явцдаа ингээд хүн олж хардаг байна. Зарим залуучууд харин бас нэг иймэрхүү юм яриад байгаа. Тэр нь бол надад аюу таалагдах байна. Одоо нэг тийм хит их ажиллах нь буруу. Одоо ингээд жоох амарч ингээд баг ингээд залхуурч үйж байгаад гэлдэх гой шийдэл болчих гэсэн нэг тиймэрхүү юм яриад байгаа. Тэр бол аюу буруу өрөөсөл ойлголт гэж боддог. Маш их тэн дээр төвлөрч ингээд шаргуу адилж ижил юм гой шин шийдэл илүү инновацлог юм гой санаа болно. Ер нь яг тамирчунтай адилхан тий. Тамирчин бол одоо мөхийг мян хийж өөрийн болдог гэж байна шүү дээ. Баян таахан дээр хэлж байгаа шүү дээ. 10,000 бол бүр өөрийн болдог гэж байна тий. Ямар ч тохиолдолд хийдэг. Ямар ч тохиолдолд хайдаг болдог гэж. Тэгэхээр баян таахан бас нэг Монгол одоо бүх юм их гэдэг ном гарсан дээ шүү дээ тий. Ов их гэдэг. Тэн дээр хэлж байгаа юм. Урдч уулзч хэлдэг шүү дээ. Ер нь юм өөрийн болох. Олон удаа их тусан хүн өөрийн гарт ордог. Тэ өөрийн мэдлэг хийдэг болдог. Өөрөө тэр чинь ингээд гартаа орж штэ. Механик дээр бол арай өөр баг. Тэр механик бол ингэж байгаа ингээд баян хийгээд тахлаар хүн ингээд нөгөө тархин дээр рефлекс бий болгоод тэрийг ингээд хийх үйлдэл хийхдээ ингээд тийм за одоо ингэж тонгорондоо ингэж механиндээ гэж бодлохгүйгээр шүү рефлексээр нөгөө тарих автомат ажиллах гэхээр тийм тархины энерги багцуулахлаар баг ядраад маш хурдан амархан байдлаар хийждэг. Ажлыг ингээд тийм яг ихэндээ ингээд давтаж байгаа тийм рефлекс болгож болно. Гэхдээ явандаа тэрийг ингээд сайжруулах хэрэгтэй. Хөгжин тий. Тийм хөгжүүлэх шин гаргалгаа гаргана тий. Хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл ингээд нэг хийгээд зарим хүмүүс нэг хийх юм дадцсан юм аа ингээд байнга их дуртай болсон байдаг шүү дээ. Тэр нөгөө бие амархан болсон байдаг. Тэрийг хөгжүүлж дахиад илүү гоё шин дадалтай болох хэрэгтэй. Яг өнөөдөрт хамаагүй юм энэ манай хэвлэрэн одоо Германы багш нар айгүй хичээл сэтгүүлчэнд ордог байхдаа арчлалын тоолголт хэлдэгсэн. Арчлал гэдэг юу вэ гэж хэлдэгсэн. Тэр арчлал гэдэг чинь өөрөө юу гэж бодож арчлалыг? Арчлал ингээд тийм ямар ч өмнөх нөгөө нийгмээс бол хавьгүй дээр нийгэм гэж гарч байгаа. Бид нарт ингээд эрх чөлөө энэ төр өгж байгаа. Гэхдээ арчлалын эрх чөлөө өгж байгаа нь хамгийн гоё юм да. Нөгөө нэг бол бас олонх нийлж байгаад нөгөө олонхын нөгөө засаглалчтай юм чи юм. Олонхороо нийлээл за бүгдөө нийлээл арх уяа гэж очиж байгаа тийм. Үгүй би уухгүй гэдэг тахтал. Ууя. Бид нар ихэнх нь ууцсан. Чи уу гэж болгочих. Энэ хаалгдсан. Түүнээс бол бусд нь бол ингээд тийм ямар ч ингээд тийм сонгогдох одоо ямар ч эрх чөлөө ямар ч өмнөх нийгмээс бол хавьгүй эрх чөлөө өгсөн байна. Тэгээ эрх чөлөө нь бас нөгөө олонх таалагддаг, олонх шийдвэр гаргадаг болохоор олонход таалагдсан одоо тийм одоо нөгөө популист нөтргээ тэр жоохон асуудалтай баг шүү. Тийм. Би тэгээд одоо ингээд тэгээд манай тэр герман оршиж хэлсэн юм байна. Арчил гэдэг юу юм бэ гэхээр бол зас хэрэг хийжлэмэх гэж. Яг бол чи өнөөдөр барьсан бол тий чи чадсан бол дахиад цаашаа болно. Гэтэл бас солигдох хэрэгтэй. Солигдох хэрэгтэй. Тэгээд дараагийн хүн авч тэрийг уран сайжруулах хэрэгтэй. Тэс бол одоо нэг манай Монгол тогтсон шиг нэг 2 намын хичээл засгийн их яриад хоёулаа улс орныг бодлуулаад тий тэгэл ерөөсөө юу гэдэг улс орныг одоо ингээд өөршөнд одоо өдрөөс өдөрт өөршөөрөл ярьж штеп тий тэгэл ийм байдалтай байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо ерөнхийдөө бол ийм ягаад ингээд тэр засгийн хэрэгт байгаа солигдно гэдэг юм хэлэх вэ? Солигдохоо мэдэх учраас хүн сайжруулдаг байхгүй. Солигдохоо мэдэх хүн сайжруулдаг байхгүй. Тэ? Тэгээд тийм учраас нэлээд шүү. Тэр хэцүү үү те? Хүн юу нэг тийм хугацаатай л байх хэрэгтэй те. За. Бүх юм тийм хэмжээ зарах хугацаа хэрэгтэй. Тодорхой зорилт одоо ингээд маад ингээд орж байгаа шинэ ажилчид ингээд тийм айгүй ерөнхий юм байд. Тэрийг хийнэ. Тэрийг энийг энэ дээр ажиллана гэдэг байгаа байхгүй. Би хэлж байгаа. Манайхын яг юм тоотой байх хэрэгтэй. Хугацаатай байх хэрэгтэй. Яг хизээ дуусгах. Хин дуусгах юм те хин их юм те хин харагдсан. Хэдийн ширхгийг их ямар хэмжээтэй байх юм те тэр нь тодорхой байв. Ерөөд нь ярьж болохгүй байхгүй. Танай одоо компани дүрм юу вэ? Ер нь амжилтын дүрм юу вэ? За маш тодорхой гэсэн үг те. Яг ингээд тийм байнга л өсөж хөгжиж явж байгаа байхгүй. Анх ингээд нэг тийм KPI хэрэгжүүлдэг байлаа. Одоо нэг кейзен зарчмыг бол ер нь их баримталдаг байгаа. Японы менежментийн сүүл OKR гэдэг байгаа.
OKR-ыг тэгээд энэ нөгөө circle гэх нэг бас менежментийн зарчмуудыг нэг ашиглаад тэгээ нэг стартап хэлбэртэй ч юм шиг яваад байгаа. Тэгээ нэг тийм ерөнхийдөө нэг тийм компаниасаа болоод бас менежментүүд нь өөр байгаа. Гэтэ ер нь бол нэг холимог ингээл. Гэхдээ хоёулаа дараа жил ярих юм бол дахиад нэг шинэ юм нэмсэн ингээл яг нэг тийм байнга л өсөлт хөгжилтэй байдаг байна. Ер нь бол нэг үгэнд би өгөх дуртай байдаг. Тогтмол зүйл гэж зөвхөн байнгын өөрчлөлтийг л хэлнэ гэдэг. Яг л энэ зүйл байнга л өөрчлөлтөд сайжруулж байна шүү дээ. Тэгээ бас дээрэс нэг тийм одоо манай сургуулийг үлдэж байна одоо Монголын номер 1 сургууль болно гэдэг ч юм уу тий. За анимашн бол угаасаа л 2-3 хаан газар хийж байгаа. Энд дээр угаасаа манайх угаасаа хамгийн их угаасаа нөгөө өрсөлдөгчгүйгээр яал. Угаасаа өөр ийм уруудын үйлдвэрийг хийж байгаа газар хавлах угаасаа лаг болчихж байгаа. За програмчлал дээр бол яг ингээ манайх шиг ийм систем ингээ хийгээд байгаа газар байхгүй болохоор бас зарим нь бол дөнгөж эхэлж байгаа болж байгаа газрууд болохоор бас манайх угаасаа лаг болчихж байгаа. За бусад ийм одоо түргэн хоолны ч юм уу амралтын газрын энэ төр болохоор ингээ номер 1 болно гэсэн тийм зорилттой байгаа. Тэрийг хангасныхан дараа бол дахиад шинээр амбица дахиад тодорхойлох. Танай энэ гэж хэлэхэд богоор дуу сонсох юм тий. Үе богоо явт. Эхэндээ бол ингээд тийм хэцүү юм шиг одоо ингээд тийм мэдрэгдэх болчихсон. Яаж сонсох өөрт чинь сонсохлоо зүгээр үү? Зүгээр. Богоо арай жоох юм хүнтэй ярьж бол арай чанга хэрэгтэй. Надад бол энэ гой сонсогч байгаа. Яг л би чинь нэг одоо социалист систем үеийн оюутан 5 хоног ингээд Москвоор ингээд вагоноор явдаг байсан тий. Буцаад одоо бас 5 хоног Москвоос ингээд жилдээ одоо ингээд нэг одоо 20 хоног дор хаяад 20 хоног вагоноор явдаг тий. Энэ дуу аюу гоё шүү дээ. Одоо надад сонсохдаг байхгүй юу? Яг ингээд нэг тийм дурсамжтэй. Залуу насны дурсамж. Тий дурсамж тий. Ингээд ирээдүйд тэмүүлжсэн үе байхгүй. Ингээд ирээдүйд тэр бидлэг ингээд явж исэн. Одоо энэ өөрөөсөө ахмад хүмүүстэй уулзахлаар энэ нөгөө хуучин нөгөө нийгмийн нөгөө тэр нэг ер нь хүний өнгөрсөн түүх үргэлжлэх гоё байт юм шиг байна. Тэрийг айгүй тийм гоё яриад. Одоо манай аав ч гэсэн тэгэл биш нөгөө нэг социализмын үеч ингээд манай улсын дарангуулалтаа хэцүү байсан гэх юм аав айгүй өмөр хэлээр. Үнэхээр сайхан байсан. Бүх юм гоё цэгцтэй ямар ч төвжирлгүй энэ төр гэл. Тэгэл гоё өмөр ярьдаг. Үгүй тэр үеч ингээд тийм төвжирлгүй байх юм машинч байхгүй ядуу байсан юм шүү. Үгүй гэл. Айгу мөр тэр хүний өнгөрсөн түүхийг ер нь яаж болдгоо юм бэлээ. Тий. Ер нь олж болдгоо. Тий, ололт тул жишээлбэл би санаж байна NHK телевизийн ирээд 1990 онд бол ингээд ярьцлага авч хагаад одоо манай сэтгүүл зохицоо хэлж ирсэн. Ерөөсөө маш богино хугацаанд өөрчлөлт өгч байна. Жилийн дотор бид нар чөлөөт сонголттой боллоо гэж. Одоо өмнө нь одоо ингээд сонгуулийг бид мэдэхгүй байлаа шүү дээ. Өнөөдөр сонгуулиас бас өөр хэлбэртэй яваад байгаа шиг байна тий. Тэгэхээр өмнө нь бол одоо нэг намын сонгуул сонгох үеийн сонгуул одоо өрсөлдөөн байхгүй байлаа шүү дээ. Тэгж явдаг. А дээр нь одоо өмнөх одоо социалистийн үеч одоо ийм чөлөөтэй үг хэлэх хэвлэн нийтлэх ирэхгүй байлаа шүү дээ. Үндэ хэвлэн нийтлэл байсан ч гэсэн тийм ирэхгүйсгээд тийм Монгол маш том улс төрийн их авчихсан байна. Улс төрийн их. Энэ бол одоо үнэхээр бидний Аз байхгүй тий. Тий, энэ бол Аз тий. Одоо бид нар өшөөж явах юм сайжруулууд айгүй давуу талууд байна тийм. Энд чинь өөр ингээд тийм энэ систем ингээд байгаа ингээд массаараа нийтээр өөр ингээд сайжирч явдаг юм шүү. Тэгээ хамгийн эрхчлөө гэж ирсэнээс би нэг одоо хэвлэлийн эрхчлөө одоо нээлттэй болгож өгсөн л одоо манай одоо нүдийн зэрэгтэй явж байгаа одоо үнд суурь юм байх гэж боддог. Тий. Хэвлэлийн эрхчлөө байж ижил ер нь бол бүх юмыг шүүмжилж болж юм болохгүй муухай юм илрүүлж байгаа байхгүй. Тий. Би одоо энэ олон хуудас сүүлийн үеийн одоо миний хамгийн одоо юу гэдэг хүлээж авах дургу хамгийн тээр болдог надад хууль гэдэг зөрчлөө хууль. Би энэ хууль үнэхээр дургу. Маш их энэ зөвхөн эрх хөрөгчдийн эрх шиг хамгаалсан тий эрх хөрөгчдийн одоо ингээд хийх нүүдлийг одоо ингэж одоо тэрний одоо тийм өөрсдөө тийм тавьсан зам үүр шаарддаг байхгүй тий бусдыг шийддэг гэх бусдыг хазаарлах тий энийг одоо энэ зөрчлийн хуулийн үгээр үнэхээр одоо өөрсдөө одоо хууль зүйн яамны сайд Нямбаатарын зөвлөх наран гэрэл докторууд энийг активчууд энийг өөрчлөн хийж байгаа. Би одоо сүлээж өөрчлөх байх гэж тий энэ бол маш олон юм хязгаарлаж
хазаарл чөдөрлж байгаа тий. Ийм хурж. Хэвлэлийн өршлөг боочих юм бол тэгэл Боочоо. бүх юм шууд дарангуулын нэг рүү Тий, төрийг өөрөө ер нь юу ямар одоо юм дургу бай ер нь юу их дургу одоо жишээлбэл хүнд дургу юм биш үү? Би нэг яаж ирсэн нэг манай сайтыг нэг хаагаад амжилт.com-ыг хаагаад одоо манай их зүг зүгээр явж исэн бизнесийг мань хаагаад одоо хэвлэлийн өршлөг одоо боож байгаа байхгүй. Тэгэл тэгэхэд одоо яг ингээд бүтэн жилжингээ шүүхтсэн. Тэгтэл би нэг шүүхтэх үнэхээр дургу болсон. Бүтэн жилжингээ шүүхтэхэд ингэж яаж байгаа юм. Жилжингээ миний толгойд тэр бодол явж байгаа байхгүй. Одоо шүүхтэр одоо анхан шатны шүүхээрээ би ялчиж байгаа. Тэгэл дав залтгаараа дахиад ялж байгаа. Тэнгүүт энэ чинь одоо шүүхний зэвэ юу гэж ярих уу яах уу гээл тэ. Тэр чинь нэг захиргааны шүүх болохоор харилцангуй баг нэг отлого баримт бүх бичгээр нэг шүүх байгуулгын өөр яадаг. Юунаас болж хин хаасан юм? Манай сэтгүүлч юм нөгөө хаан жимс амралтын газар гээд алтан уйг нэг тэрний нэг бохроо ингээд юм нөгөө шууд туулгал руу урсгаж гинэ гэсэн нэг отлого баримттай нэг зургийнтэй оруулсан чинь хүний нэр төр таллаа олон байгууллагад орууллаа гэдэг тагцсан. Тэгээ сүүлдээ манайх ингээ 3 шатны шүүхээр ялж байгаа байхгүй. Тэгээ шүүхтэх уц ингээд тархинд зү үнхээр ядараад байнга тэрийг бодчихдаг. Хүн чинь зүгээр сайхан ажиллаа хийж явах хэрэгтэй амьдралаа одоо явж явах хэрэгтэй. Хажууд нь байнга тийг явж. Тэгээд 3 шатны шүүхээр ялцсан тий. Тэгээ ялчаад нэг жилийн турш ингээд би ч нөгөө юм хаалгацсан. Тийш хүмүүсийн цалингаа өгнө тий. Бүх юм хохирчж байгаа. Гэхдээ би дахиж тэр хохирлоо нэхэмжлээд дахиад шүүхтэх боломжтой байсан. Гэхдээ би шүүхтв. Ягаад гэвэл үнхээр шүүхтэх хэцүү юм л залхсан байж тээ. Дахиад жилжингээ би дахиад шүүхтээд тэгээд дүүрэг нэг хохирол авсан тэргээ шүүхтгүүд баг тэрнээсээ илүү дахиад хохирох гээд байгаа. Тэгээд манай шүүхийн юу үнхээр аюу хэцүү юм л. Жилжингээ шүүхтээд бүр тийм дээр бүр хашраа гайчсан юм шиг. За чи дахиад ингэж шүүхтэрэй юм шиг л. Тийм болсон. За бид нар амжилт кипс сургуулаар өнөөдөр зочлоо тий. За дээр нь бол одоо яндар анитх сургуулаар бас зочлоо. За баг сургууль анги танхимаар орлоо тий. За бид нар бас амжилт компани одоо зарим одоо анимашн одоо ямар хугацаа зардаг бас үзэж харлаа тий. Тэгээ их зүйлийг хийж байна. Тэгээд манай үзэгч олон бас энэ ани хийсэн зүйлийг хараад бас олон зурлан сэтгэл төс хүрч байгаа гэж бодож байна. За баярлалаа. Манай одоо ирж надаас ярилцлага авсан даа баярлалаа. Тий. Би бас эдгээр бас олон жил ингээд мэдэх боловч бас яг ингэж одоо яг юу хийдгийг бас тийм сайн бас ингэж туулж үзэх байсан мэн тий. Бас их зүйлийг хийсэн байна. Ер нь бол улам их зүйлийг хийх юм байна тий. Тэгээд ер нь хийж байгаа бүгдийг одоо бид зөвхөн Монголдоо биш өөрсдөө хүсэж байгаа бас өөр ирээдүйд бас ингээд монгол хэлтэн бүгд рүү бүрэх тий. Тэгээд хойд Урс хоёр Урс руу бас ингэж IT-гээрээ бас ингэж орж нэвтрэх энэ одоо хүсэл мөрөдөл чинь одоо биелэх болох гэж хүсэж байна. За баярлалаа. За ингээд өнөөдөр нэвтрүүлгийн урилга хүлээн зорсон танд талархлаа. За амжилтад амжилт хүсье. За эргэн уулзъя. За комментатор нэвтрүүлгийн дугаарыг үзсэн манай үзэгч орнд бол бас энэ залуугийн үйл ажиллагаа цар хүрээ өсөлт бодол нь бол нийцсэн байх гэж би өвдөө бодож байна. Монголд ийм олон залуу ийм бүтээл залуучууд байгааг өдөр соолж өнөөдрийн төлөвлөгөө та бүхэнд хүргэлээ. Тэгээ энэ удаагийн дугаарын зочноор амжилт компани захирал хичээрээ оролцлоо. Хамтаас уулзч олондоо баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.